тэгээд энэ ингээ хоёр талтай нэг талтай болохоор хүн яг ингээ бусдын одооний байгаа нийгмийн хүмүүсээс айж намайг юу гэж хэлэх бол би тэнийг харагдах болов гэд тийм айцтай. Хоёр талх болохоор надад ингээ маш олон хүмүүс ингэж хэлдэг. Багтаа намайг ээж аав ингэдэг байсан байхгүй, тэгдэг байсан байхгүй юу? Тийм байсан байхгүй юу гэд. Тэгтэл тэр хүн одоо 40 настай. Тийм. Тэгээ би тэрийг хэлдэг байхгүй. Чи одоо ингээд 40 настай юм хитэй хүн те. Чи ийм олон ингээд бизнестэй одоо ийм олон хүмүүсийг ажилуулдаг. Чиний хүүхэд чинь ингээд тэттэй. Тэгтэл чи одоо хүртэл ингээд ээж автай гомдсон. Тэгсэн хүртлөө ингээд ямар нэгэн одоо өөрийгөө ингээд давж гарсан юм хийхдээ ээж аваараа шалтгаглаад намайг тийг жоохон тийжсэн учраас би одоо ингэхгүйгээ чи одоо юу болоод байгаа юм гээд. Тэгээд ер нь жоохон тэгж хатуухан хэлдэг байхгүй тий. Тэгээд тэгэхээр бас ингээд айгу ойлгоод тийм юм байна гэд ингээд яагаад гэвэл одоо ингээд ямар нэг юм өөрийнхөө нүрийг бусдад ил гаргана гэдэг чинь хүн рүү ингээд яг зөрөгтэй алхам хийж байгааг нь л нэг хэсэг. Тэгээд яг тэрэн дээр яг юм нөгөө өөрийгөө олох одоо хувь хүн болох тэгээд цаашлаад хувь хүний брэнд гэдэг чинь тэндээсээ гарч ирнэ. Тэгэхгүй ингээд өөрийгөө ч мэдэхгүй ингээд ямар нэгэн бүр жоохныхоо юмд санаа зовоод тэгээд найзуудаасаа санаа зовоод ичээд ямар ч юм хийхгүй байгаа бол ямар ч тийм брэнд болох боломжгүй.